Амархан сайн байна уу? Бэршага үлгэрийн цаг эхэлж байна. За өнөөдрийн дугаарт давгаа ах маань хүрэлцэн ирлээ. Сайн байцгаана уу? Наа мөх сайхныг давгдорч гэдэг. Одоо 16 настай 16 дугаар сургуулийн 11 ангид суралцдаг. За та эдээд. За үлгэрээ ярихаасаа өмнө бүгдээрээ шагаага тайлбарлая гэж бодлоо. За энд дөрвөн бэрх байна шүү дээ. Тэгээд энэ шагааг яг юу гэдэм болоо? Яг ямар хэлбэрээр буусан байна вэ? Тийм ээ. За доошоо хонгорхой ахаар тэмээ буудаг тий. За энэ хонь. За энэ Морь. за энэ Яма. за ингээд дөрвөн бэрхээр бууд юм байна. За та үзэгчтэй зориулаад ямар үлгэртэй ирсэн бэ? Би үзэгчдтэй Алтман 2 гэдэг үлгэртэй ирсэн байгаа. За одоо үлгэрээ сонсцгоё. Өртөвдийн цагт нэгэн эцгийн хоёр хүү холын уулнаас мод авчирхаар замд гарчээ. Замд гарахт нь ээж нь нэг боодол 10 лэзгийг өгсөн юм. Ээж нь том хүүдээ миний хүү баг дүүгээ сайн хамгаалж яваарай. Дүү чинь цахилгагүй тул болгоомжгүй зан гаргая шүү гэж дүүдээ загсан. Ингээд ах トゥ хоёр замдаа гараад маш хүчтэй ширүүн хуй салхи орлоо. Ах トゥ хоёр ширүүн салхинд яахаа мэдэхгүй байтал мөнгө дүүн хэллээ. Аха хоёлаа энэ хуй салхинд хоёлаа даарад хүнтэд өгчвөл яах юм бэ гэж хэлсэн. Ах нь дэмжээд тийм шүү. Миний дүү хоёлаа ингээ энэ шуурганд хоноглох газар олъё. Чи тэр уул руу яв. Ах нь баруун уул руу явъя. Тэгээд аль дөрүүлж агуу болсон нөөдгөө дуудсан шүү гэлээ. Дүүнч за тгий яхаа тэгвэл бошуухан агуугаа болохоор явъя гэж хэлээд хоёр тишээс алцгаажээ. Нэх удалгүй дүүнд бодож гин. Яана энэ цастайд агуу олдохгүй нэ. За буцаад ах руугаа явъя гэж бодлоо. Харин энэ хугацаанд ах нь нэгэн дулаахан агуу олоод хөвтөд үзтэл хоёр хүн арай багтахааргүй байлаа. Тэгээд за ямар хамаатай би л урч ивэл бусд нь ямар хамаатай гэж бодоод дүүгээ дуудалгүй тавтай сайхан ойрсож гин. Дүү мөнгө нь ахыгаа хизээ дуудах болоо гэд хүлээсээр л байтал гар хөлн чичигнэж хөлтөж өгөхийн даваан дээр нэгэн адуугаа ирж явсан өвгөн мөнгийг олоод дээлэндээ дулаацуулж мориндоо ачаад явж гин. Энэ хугацаанд хот руу хоёр чон хонь мал зулгаахаар явтал юу ч олж долоосонгүй. Өлсөөлөндөө гутарсаар агуйдаа иртэл өөрсдийнх нь хонголдог агуйд алт хэвтэж байхын тэрэ өлсөөд хоолтой болчлоо гэж тоймгүй их баярлаад яг идэхийн даваан дээр дүү мөнгөнд ахтаа санаа зовж өвгнийг дагуулад агуй руу ирж таарлаа. Энэ хугацаанд ах руу мөлхөж яваад чоныг харсан мөнгө чангаас чанга хашгиртал нөгөө хоёр чон мөнгийн ирч хүчтэй цогтой байдлаас найж хумгийн зугтаж орхиж гин. Ах нь сэрээд чонын барааг хармуугүй юу? Дүүгээ тэврээд ахыгаа уучлаарай. Ах нь дахиж хизээч дүүгээ орхиж авахгүй гэж хэлээд дүүгээ тэврээд үлгэр аз жаргалтай төгссөн гэдэг. За үнэхээр сайхан үлгэр байлаа. Энэ үлгэрийн сургамж нь юу юм бол? Энэ үлгэрийн сургамж нь нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө хамтдаа эвтэй нэртэй байж чадвал ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадна шүү дээ. За ийм сайхан сургамжтай үлгэр ярьж өгсөн даваг дарж ухта тэгэхээр баярлаа. Бэршага үлгэрийн цаг энэ хүрээд жаргаж байна. Баярлалаа үзэгчдээ.